Шулуун дээр 100 ширхэг бол цэг тэмдэглэвэ. За хичнээн ялгаатай эрчим усгүй гэж. За тэгэхээр эхлээд шулуун дээр 3 ширхэг цэг тэмдэглэж. За тэгээ хэдийн эрчим усгүй гэдгийг тоолъё. За тэгэхээр 1 2 за ингээ нийтдээ 3 эрчим ус чинь. За тэгэхээр дараа нь бол яг үгээр 4 байсан гэж үзье. За 4 байсан гэж үзье. 4 цэг тэмдэглэл. Тэгвэл 1 2 3 ингээ 4 ингээ 5 ингээ нийтдээ 6 болно гэсэн үг. Тэгэхээр 6 ширхэг. 4 байхад 6 болж байна тийм. Тэгэхээр ийм юг тоолохдоо бол яа гэм бэхээр дан нэг эрчмүүдэд тоолоод энэ тоонуудыг нь бол нэмждэг. Эдгээрийг нэмждэг. За өөрөөр хэлбэл энэ салаануудыг тийм нэг цэгээс нөгөө цэг хүртэлх энэ салаануудыг тоолоод тэгээд нэгээс тэр дугааруудыг нь бол нэмждэг гэсэн үг. За тэгэхээр өөрөөр хэлбэл нэг шулуун дээр ингээд 100 цэг тэмдэглэсэн тийм ингээд гэх мэтчлэнгээр 100 цэг тэмдэглэсэн гэх юм бол бид нарт бол яг үгээр 99 ширхэг салаа болсон гэсэн үг. За гэх мэтлэн ингэж явж байгаад хамгийн сүүлдээ 99 ч үүснэ гэсэн үг. Тэгэхээр 1-ээс 99 хүртэлх тооны бол нийлбэрийг бол олцоход бид нарт ийм бодох ёстой бодлого бол бодогдчихно гэсэн. За тэгээ энэнийг болохдоо бол яг үгээр 99-ийг 100-аар үржүүлээд 2 дахь очдог байгаа. За эндээс бол энэ үржүүр бол хэд зоох үгээр 4950 тэнцээ буюу Г хариуц bijээ.